За сайн байцгаана уу. Өнөөдрийн 3 дахь өдрийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Багшаахан дуу яриа хэр байна? За өнөөдөр бид нар өгзөгний дасгал хийхээр байгаа тийм ээ. Өгзгийг маш сайхан мэдэрч өгзөгний булчин халааж ажиллуулахаар байгаа. За багш нь дуугаа нэг шалгачээ. Бэлэн боллоо. За яг болж шүү. Дуу нь бол окей байна. За таад маань ороод ирвэл комент өгөөрэй багштай. Болж гин үү, яаж гин гэд. Тэгээд шууд халаалтаа хийгээд өгзөгнийхаа дасгалтаа орно. Нийлээ олуулаа болоод ирэнгүүт нь хий. За шууд комент өгөөрэй харагдчихэв үү, яаж гин. Халаалтыг болоод бид нар 2 минутын банзаар халаадаг. За өнөөдөр болохоор бид нар гарыг жоохон халаах дасгал бас хийн. Гарын халаалт хийгээд 2 минутын банзан халаалт дасгалаа хийгээд тэгээд шууд хичээлдээ өгзөгний дасгалд орно. За баярлалаа. Болж байна гинэ. За 2 гарыг яг мөрний харалтаа байршууллаа. 2 гар мөрний харалтаа. Би урагшаа ингэж яваагүй шүү. Гар маань яг мөрний харалтаа. За тэнгүүтээ 2 хөлийг ингээд зөрүүлчих хойно. Гидсээ сайн татлаа. За одоо бид нар доошо буулаа. За хөлөө ингээд жийсэн ч болно шүү. За. Дээшээ өндийлөө. Өөрөө тэнэлгэр шүү. Доошо буулаа. Дээшээ өндийлөө. Мөр гараа салах гэдэг тийм ээ. Доошо буулаа. Дээшээ өндийлөө. Доошо буулаа. Дээшээ өндөл алга хонхоохгүй алганы хэсгийг маш сайн газар руу дараарай. Доошоо. Дээшээ. Доошоо. Дээшээ. За одоо 5 удаа. 1. Дээшээ. 2. Дээшээ. Нуруугаас халааж ин. 3. Дээшээ. 4. Дээшээ. Сүүлийн ганцхан удаа 5. Баярлалаа. Гидсээ татаж өгөөд хүүснээсээ сунж байгаа мэдрэмжийг аваад мөрнийхөө голоор ингэж унахгүй шүү. Мөрөө хоошоо тэнэлгээд энэ ч нэ барь. Даал мөр нуруугаа сайхан халааж өгч юм тийм ээ. За одоо доошо буулаа. 2 дахь угаас сайн хавцсан хэвээрээ эндээ барь. Гарын авгаа амхыг багасгах дасгал явууч. Эндээ бариад энийг 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166
8, 9, 10 дэшээ буцаагаад татлаа. Мөрөө айлуулах тэнэлгээ. Гар хэсэг маш хөвдөж байгааз гарын буглах хэсэг, гарын нөгөө зүлхээж унжаас сулраад байдаг хэсгүүдээр маш их хичээл өгж байна. За дахиад 10 удаа явлаа. Доошоо буулаа. Үндэлөө. Доошоо буулаа. Үндэлээ гараасаа халаач. Доошоо буулаа. Үндэлөө. Доошоо буулаа. Үндэлөө. Бие сайн мэдрэж доошоо буулаа. Үндэлөө. Одоо 5 удаа. 1. Үндэлөө. 2. Үндэлөө. 3. Үндэлөө. 4. Үндэлөө. 5. Өндөгөд байрлаа. Мөрөө тэнэлглээ. Хүүснээсээ урдуур, хүүснээсээ сунж байгаа мэдрэмжийг аваад мөр хоош. Одоо эрүүг өргөд өгвөл бүр сайн байна. Одоо тохоогоо хавчаад доошоо буугаад барь. Бүрэн буухгүй шүү. Хагас барьж байна. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Хүүх, маш сайн байна. За одоо багш нь таймер тавиад 2 минутын халаалтаа хий. 2 минутын халаалт. За 2 минутын дээр тавилаа. Гараараа туллаа. Эхлэе. Банз барилд ороод хөлнөөс урагшаа түлхэж өгөөд гизээ сайн татна. Одоо энэ дээр юм оцоох үйлдэл юусоо хийхгүй шүү. Оцоохгүй шүү. Гизээ чангаллаа. Давсгаа сайн татлаа. Гарын алга сайхан бүрэн гიშгдэнэ. Гарын алганы хонхорхоо хэсэг хонхоохгүй шүү зэ.
Гизээ өөрийнхөө чадах хэмжээнд сайн дат. 2 минут гэдэг бол урт хугацаа. Хөлийн өсгөнөөс урагшаа түлхээд өг. Жохон биеийн жингээ урагшлах тусмаа бүтэн бие чинь ажиллана. Ачаалал авна. Мэдэрнэ. За үнэхээр хэцүү байгаад дунд нь барахгүй л өвдгөөнд тавиад ч болсон 2 минутад дуусгая. Халаалтаа бүрэн хийн штэ. Бүх бие ажиллахад бэлдээд, дасгалжуулахад бэлдээд гизээ татъя. Өвдгөө чангалъя. Гизээ татъя. За 1 минутын хугацаанд өнгөрсөн байна. Одоо ганцхан минут үлдлээ. Өвдгөөрөө хит оцоохгүй. Өвдгөө дотгош нь ингээ яхан шахаад өгөх тусмаа сайн шүү зэ. Өөр зүйл бодъё. Бие хамбалчингуудыг халаа дасгал хийхэд бэлэн болж байгааг ажиглая. Мөрөө гэж хавчихгүй шүү. 2 мөрнийхөө голоос дээшээ өндийж байгаа юм шиг мэдрэмж. Давсгаа татаарай. Жаахан хэцүү. Гэтэ бүгдээрээ хамтдаа энийг даван тулна. Өөрийнхөө гоё сайхан бие, гоё сайхан өгзөг, гоё сайхан бэлхүүс, гоё чанга биеэл төсөөлье. За одоо нэг 20 эдхэн секунд үлдсэн байна. Хэцүү. Өвдгөө тавиад ч болсон, амраад ч болсон хийшүү. 10 эдхэн секунд үлдлээ. Нилээн чардааж ийн. Чигээрээ. За сайн байна. Дуслаа. Шууд дуслаа. Хоошоо сунаад өсгийн дээрээ хөвтөө доошо тонгоогоод нуруугаа бие хөлөө амраа. Маш сайн байна. Уурган төлөө хичээж нэг дасгал хийх дадлыг л бий болох хэрэгтэй байна, тийм ээ? За одоо бид нар шууд өгзөгнийхээ дасгалд орно. За лайууд маань ерөнхийдөө бол хадгалаастай байна. За одоо өгзөгний дасгал жоохон ширүүх юм болно. Өөрийнхөө төлөө хичээгээд даван туулна шүү. Бүр болохгүй бол дунд нь амраад ч болсон даван туулна шүү зэ. Өгзөгний 3 дасгалыг бид 4 тойрог хийн. Дунд нь амралтгүй 3 дасгалаа хийгээд тойрог хооронд 30 секунд амраа яваа шүү зэ. За явлаа. Багш нар хажууд бас комментээр шалгаад байгаа шүү. За дээшээ хараа хэвтлээ. Хөлийн өсгий яг өвдөгний харалтай байна. Мөрөө сайхан суулал. За эндээс одоо өгзгийг шахлаа. Өгзгөө ингэж шахахаар өгзөг нилээн тэм чангарч мэдрэгдэнэ. Буула. Шахлаа. Буула. Өгзгөө хамгийн сайнаар чангалъя. 1 2 хичээгээрэй. 3 өгзгөө сайн мэдрээ. 4 5 6 хичээгээрэй. 7 өгзгөө сайн мэдрээ. 8 9 10 өгзгөө мэдрээ. 1 өгзөг чангарж байгааг сайн ажиглаж шүү. Гуйвас ачаалаа авна. 2 3 4 5 6 7 8 9 10. За 10-удаа хурдан явлаа. 1 дээрээ 2 3 доошоо бүрэн буулгахгүй 4 5 6 7 8 өгзгөө мэдэрж байгаа 9 10 маш сайн. Шууд 2 дугаар дасгал. Хөлийг холдууллаа. Хөлийн өсгийгээр туллаа. Одоо өгзгийг чангалаад дэшээ. Өгзөг буулаа. Дэшээ. Буулаа. Дэшээ явлаа. Хөргөжлүүлье. 1 2 3 өгзөг гуяа мэдрээ. Гуйны ар дотор талыг мэдрээ. 4 5 мэдрээ. 6 7 8 9 10 арахуудаа 1 2 мэдрээд 3 мөрөөсөллаад 4 5 хичээгээрэй. 6 7 8 9 10 за дээрээ бүрэн буухгүйгээр дээрээ 10 удаа 1 2 3
4 өгцгөө мэдрээ, гояа мэдрээ, 5 6 гойны арыг мэдрээ, 7 8 9 10 маш сайн байна. Буулаа. За 3 дугаар цэцэл шууд араас нь явна. 3 удаа пульс яваад дээшлээд 3 суллаад явна. За дээр 3 пульс 1 2 3 буулаа. Яг байрлал 2 дугаар цэцэлтэйгээ адилхан 1 2 3 суллаа. 1 2 3 суллаа. 1 2 3 суллаа. 1 2 3 суллаа. 3 жижигхэн пульс яваад бууж байна. 1 2 3 суллаа. Үргэлжлүүлээ. 1 2 3 суллаа. 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 Өгзөг гоёг сайн мэдрээ 5 удаа. 1 2 3 суллаа. 1 2 3 суллаа. 1 2 3 суллаа. 1 2 3 суллаа. Сүүлийн ганц удаа. 1 2 3 суллаа. 10 удаа пульс явлаа. 1 2 3 4 хичээгээрээ 5 6 7 8 9 10 хүү баяр хүргэе. Эхний таргийг дууслаа. 30 секунд амрыг багш нь цаг харлаа. Яг 30 секунд амрыг өвдгөө өөрлөгөө сайн шахаж өгөөд амраа шүү. Одоо бидэрт 3хан тойрог үлдлээ. Бага жинтэй хүн заавал хийнэ. Булчингийн масаа нэмэх өгзгөө сайхан томруулах зорилгоор бүх хүн хийнэ. Өвдгөө өөрлөгөө шахаж өгөөд нуруугаа сайхан амраа шүү. Нуруу өвдөхгүй байх ёстой шүү. Дасгалын дундуур за. За 30 секундын амралт дууслаа. 2 дугаар тойрог явлаа. Хөлийн өсгийг газар бүтэн гიშгэлээ. Өгзөг шахлаа. Хөлийн өсгийн өвдөгний харалдаа. 1 2 дугаар тойрогоос жоохон хэцүү болно. 3 4 5 сайн шахъя. 6 мөрөөс саад 7 8 9 өгцгөө сайн шахах шүү. 10 одоо 10 удаа. 1 2 3 өгцгөө мэдрээ 4 5 6 7 8 өгзөгний ар маш гоё болж цэлүүт арилдаг. 9 10 удаа пульс явлаа. Дээрээ буухгүйгээр 1 2 3 4 5 6 8 9 10 маш сайн буугаад 2 дугаар цэцэл 3 дугаар цэцэл байрлал нь адилхан хөл хоол тавиад өсгийгээр туллаа. Явлаа. 1 2 3 хичээгээрээ 4 өгдгөө шахлаа. 5 6 7 8 9 10 удаа. 1 2 3 4 өгдгөө мэдрээ. 5 гояа мэдрээ. 6 7 8 9 10 жижигхэн 10 1 2 дээрээ 3 4 5 6 7 8 9 10 маш сайн. Сүүлийн 3 дугаар цэцэл шууд үргэлжлэлээ. 3 пульс дээрээ 1 2 3 буулаа. 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 1 2
3 буулаа 1 2 3 буулаа 1 2 3 буулаа 1 2 3 буулаа сүүлийн 5 удаа 1 2 3 буулаа үзгээ мэдэрч байна уу 1 2 3 буулаа 3 удаа 1 2 3 буулаа 2 удаа 1 2 3 буулаа сүүлийн ганц удаа 1 2 3 хүү гоё үзэг маш их чиллээ. Өвдгөө татаад 30 секунд. За багш нь цаг 30 секунд жаа 2 тишээ хөдлөө дамраа. Ямар хөө байна манайха хэцүү байна уу? За жирэмсэн хүн орой хараа хийж болохгүй шүү мөх цэцэг мөгээ за. Лайв нь бол байнга пэйж дээр хадгалагдсаар байна. Тайл нарийнс гацхал өнгөрсөн удаа орсон дулам лам маргааш бас орно. Маргааш ороод ирээрээ. Хүү. За 30 секундын амралт дуусчихлаа. Одоо бүгдээрээ 3 дугаар тойрог эхлүүлье. Хөлийн өсгийн өвдөгний харалтаа. Ташаага өргөлөө. Өвдгөө чангаллаа. 1 2 өвдгөө мэдрээ шүү. 3 хүү өгзөг маш их ачаалж гин. 4 гоё маш гоё хэлбэртэй 90-60 болохын төлөө мэ 5 6 7 8 9 өвдгөө мэдрээрээ 10 удаа 1 2 3 хичээгээрээ 4 5 6 7 хичээгээр 8 9 өвдгөө мэдрээ 10 пүүс явлаа дээрээ 1 2 3 өвдгөө мэдэрч байна 4 5 мөрөө суллаа 6 7 8 нүрээ суллаа 9 10 маш сайн. Шууд 2 дугаар дасгал хөлийн өсгийн хол тавилаа. Өвдгөө шахлаа. 1 ташаага дээшээ 2 3 мэдрээрээ 4 5 6 хичээгээрээ 7 сайн зүйлийг бодъё. 8 9 өвдгөө чангалаад 10 мөрөө суллаа. Амьсгал төгжихгүй 1 2 3 хичээгээрээ 4 5 6 7 гойны дотрорлыг мэдрээ 8 9 10 пүүс 10 удаа явлаа 1 2 3 4 5 6 7 хичээгээрээ 8 9 10 шууд явлаа 3 пүүстэй 1 2 буула 1 2 3 буула 1 2 3 буула 1 2 3 буула 1 2 3 буула үргэлжлүүлээ 1 2 3 буула 1 2 3 буула хичээгээрээ 1 2 3 буула мөрөөсөллаад 1 2 3 буула 1 2 3 буула сүүлийн 5 удаа 1 2 3 буула 4 удаа 1 2 3 буула 3 удаа 1 2 3 буула 2хон 1 2 3 буула ганцдаа 1 2 3 хүү 3 тойргийг бид нар хийж чадчихъя. Баяр хүргэе. Өвдгөө өөрлөгөөр шахлаа. Багш нь цаг харлаа 30 секунд амраа. Маш сайн. Хэцүү зүйл гэж энэ хороо дээр байхгүй. Бас хэцүүгүй зүйлч гэж энэ хороо дээр байхгүй. Тэгэхээр бид нар
Альва зүйл ихэндээ дандаа хэцүү байдаг. Энийг жахан даван туулах хүч, эрч хүч, энергитэй байх хэрэгтэй. За одоо хэдүүлээ сүүлийн тойрог хийгээд хичээл манд дуусна. Маш гоё идэвхтэй байгаа та хоёртай маш их баярлалаа. Өөрийнхөө төлөө өдөрт 30 минутыг ядаж зарцуулаад сураарай. За 4-р тойрог амжилт хүсье. Сүүлийн ганц тойрог хөлийн өсгийн өвдөгний харалтаа. Мөрөө суллаа, өгзгөө шахлаа. 1 2 өгзгөө чангаал. 3 4 чангалаарай. 5 6 хичээгээрэй. 7 8 9 хүү. Ара өгзгөө яг мэдрээш гараараа хүрээд үзээрэй. Бондоо 1 мөрөсөллаад 2 3 хүү 4 5 хичээгээрэй. 6 хичээгээд өгзгөө чангал 7 8 9 10 за пульс явлаа. 1 2 3 гоя мэдрээ шүү. 4 5 6 7 8 9 хүү 10 маш сайн. Өгзөг хөлийн өсгийг хол тавиад 2-р сар шууд явлаа. Өгзөг шахлаа. 1 2 хичээгээрэй. 3 амьсгалт хөгжээгүй шүү. 4 мөрөө чангалаагүй, нүрээ чангалаагүй. 5 6 7 өгзгийг шахъя. 8 өшөө сайн шахъя. 9 хүү 10 10 удаа. 1 хүү 2 хичээгээд 3 4 хүү 5 6 7 хүү 8 хичээгээрэй. 9 хүү 10 вау. За 10 удаа. 1 2 пульс явж гэн 3 4 хичээгээрэй. 5 6 7 хүү 8 9 өгзийг нэг буулгаад суллаа. 3-р цагаар шууд 3 пульстэй. 1 2 3 буулаа. 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 Хичээгээрэй. 1 2 3 буулаа. Сүүлийн 5 удаа. 5 1 2 3 буулаа. 4 удаа. 1 2 3 буулаа. 3 удаа. 1 2 3 буулаа. 4 удаа. 2 удаа. 1 2 3 буулаа. Сүүлийн ганц удаа. 1 2 3 буулаа. За барь. Сүүлийн 10 секунд барьлаа. 1 2 өгцгөө чангалаад 3 4 хичээгээрэй. 5 6 7 8 9 10 хүү маш их чилж дээ тийм ээ. Өгзөг гоё бол бараг тасрагч байна. Ингэж ээжэл бид нар гоё өгзөгтэй болдог. Багш нь бол өгнө нь бол тийм гоё өгзөгтэй байгаагүй. Тэгээ энэ галбиржуулах пилатийн дасгалаа тогтмол бас их заагаад бүтэн цагийн хичээл ордог. Тийм сургалт манад явагддаг. Тэн дээрээ бол өөрөө 7 хоногт 3 удаа зааж явсараа байгаад өгзөг маань бол маш гоё болж байгаа. За өмнө нь хоол идсэн болоо хоолноос цаг гарны дараа дасгалаа хийн. Яг дасгалаа хийчихэн шууд хоолоо идвэл бас их зүгээр шүү зэ. Өгзөг гоё томорно. Баруун үл урдаа тавилаа. Ташаагаа сууллаа. Сунгалтаа хийхээ мартаж болохгүй. Бид нар дандаа сунгалтыг орхидог. Сунгалтаа хизээч мартахгүй. Ташааг сууллаа. Хэн биеийг сулал,
Зүүн гуйны уртлыг сулал. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10. Зүүн гар газар туллаа. Хойтлын үлийг нугаллаа. Ингээд л нуглаад барихад хэцүү бол ингээд л байж. Гуйны уртлаа сунгах нь шүү. Одоо хөлнөөсөө байрлаа. Өсгийн үзийг шахлаа. Багшаах дээр нь баруун зүүн хөл солигдож харагдаж магадгүй шүү. За камер эргэж байгаа учраас тэгэхээр яриаг минь сонсоол хийгээд байгаарай. Өсгийн дөрөв хөрвөл маш сайн. Хөрөхгүй бол тэрлэц. 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 9 8 7 6 5 4 3 2 1 сайн байна. Бие айлуулах суллаа шүү. Хоёр гар хөлний хажуугаар тавилаа. Хойтлын өвдөг яг өвдөг ташаа хоёр нэг шугамд. Уртлын үлийг жийлээ. Үлмийг ээтэлж чадах нь уу? Ингээл барихад болно. Заавал хүрх албагүй. Хэрэг бүр сунгал цайтай бол тохоог шахна. Уртлын хөлийн араар сунж гин. Хоёр ташаа нэг шугамд. 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 9 салгаж орж ирээд. За, шпагат руу явахын тулд хоёр гарыг хөлний хажууд тавилаа. За, хөлийг жийлээ. Хоёр хөлийг шулуун гизээ татаад тийш. Чадахгүй бол өмнөх байрлаа хийн. Ажимар ахин штэ тэр шууд шпагат сууна гэж байхгүй. Подиума жийлээ. Зүүн ташаагаа газар руу даръя. Миний баруун хөл урдаа байгаа байхгүй. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10. Хүүх маш сайн. За одоо зүүн хөлийг урдаа тавилаа. Баруун ташаагаа суллаа. Энэ гуйны урд бол сунна. Хойтлын үлийг жийгээрэй. Ташаагаа суллаарай. Энэ сунгалтыг л ахиулах гэдэг нь уртлын хөлийн өвдөг яг хөлийнхаа эрхийн урууны харалтай хажуу тишээ ингээд жайжээлхшдэг шүү. Жайжээлхгүй. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10. Баруун гар урдаа тавилаа. Хойтлын үлийг нугаллаа. За ингээд байжсэн ч болж байна. Баруун гойны чи урдуур маш хэцүү байл ингээд байж. Чадвал хөлнөөсөө бариад өгзөг рүүгээ шахлаа. Ташаагаа доошоо сулал. Битгий их чангалж бариараа амьсгалаа төгж чангалах юм бол бас сунгалт ярдггүй шүү. Тэгэхээр доош сулал. 1 2 3 4 5 7 8 9 10 1 3 4 5 ташаа өвшөө сулал 6 7 8 9 10. Маш сайн байна. Уртлын үлийг шулуун жийлээ. За бүр шулуун жий чадахгүй бол өвдгөө нуглаад ч хамаагүй хий. Сонголч их муудсан бол хэцүү байна. Тэр өвдгөө нуглая. Чадах хүмүүс өвдгөө жийлээ. За эндээсээ тонгоож болно. Тонгохдоо хамгийн гол нь нуруугаараа хотоож ийн гэж тонгоош шүү. Явлаа. Бүр хөрвөл тохоогоо шахаж болно. 1 2 3 4 нуруугаараа хотоож байгаа мэдрэмжээ алдахгүй 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10. За чадвал хөлийг жийлээ. Чадахгүй бол өмнөх байралтай. Эсвэл ингэж байж өөртөө тохируулъя.
Хүн болгон адилхан биш шүү дээ. Хүн болгон өөр, хүн болгоны эрхлийн гараа өөр ахгүй юу? Ташаагаа сууллаа. Чадж ивэл өмнөх, чадахгүй бол өмнөх байралтаа ороод барьчихна. 1 2 мөрөө тэнээлгэн 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10 маш сайн байна. За хөлийг татлаа. За өнөөдрийнхөө хичээлийг амжилттай хийж өндөрлсөн бүх сайхан мөсгөөчүүд, эмэгтэйчүүд маш их баярлалаа. Өөрийгөө хайрладаг, өөрийнхөө төлөө цаг зарцуулж чаддаг, өөрийнхөө эрүүл мэндэд дасгал хөдөлгөөн хийж хөрөнгө оруулдаг нэгэн байгаасаа гэсний үндсэн дээр багш нь 14 хоногийн үн төлбөргүй сургалтыг явуулж байгаамаа. Тэгэхээр өөртөө үнэнч байгаад хичээлээ өдөр болгон хийгээрэй. Маш гайхалтай өөрчлөлт, бие хөнгөрсөн мэдрэмж, аз жаргалтай болж байгаа, аз жаргалын гормон ялгарн дасгал их сайн хийхээр дээрэс нь та ирч хүчтэй илүү эерэг байх бас боломж нь бүрддэг байгаа. Тэгэхээр өөрийнхөө төлөө 30 минутыг зарцуулаасай. Бүтэн цаг гэхээр хүмүүс чаддаггүй учраас багш нь бүр хамгийн боломжит богино хугацаатай дасгалыг оруулаад явж байгаа юм шүү. За хэр хийв та хэд маань дайжгүй юу? Хичээлээ дуусгасан уу? Нилээ хэцүү байв уу? Өгзөг хэсэг нь өстой үнэхэрийн ажилласан уу? Ажиллаж чадв уу? Нилээ ачаал авдаг, хэцүү байдаг. Гэхдээ бид нар төвчих хэвээр. Тодорхой хэмжээний зүйлийг бид төвчж гарч иж амжилтанд хүрэх шүү дээ. Зүгээр байж ах чинь би чинь гоё болохгүй. Зүгээр байж ах чинь сонголт чинь сайжрахгүй. За ингээд бүгдд нь маш их баярлалаа. Хичээлдээ төвтэй оролцсон та хэдтэй баярлалаа. Маргааш бүгдээрээ хэвлийн дасгал хийнэ. За баярлалаа. Хичээлийг өдөр болгон хүлээдэг байгаа шүү гэж байна. Сайхан байлаа гэж. Сайн байна дунгармаа. За баярлалаа. Баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Маргааш хэвлийгээ ойлголоо шүү. Бай.